За улсын хурлын гишүүдээ за санал хураалтыг явуулъя. Төрийн байгуулалтын байнгын хороо ерөнхий сайд гомжийн зандан штрыг огцруулах саналыг дэмжээгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжиж гэсэн саналын томьёолдоор тэгэхээр санал хураалт явуулна гэсэн үг. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл За улсын хурлын гишүүдээ төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт. За Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг улсын хурлын гишүүнүүдийн нийт гишүүний олонх буюу 71 гишүүн. Энэ бол яг эрсцээр хэлэх ёстой. Нийт гишүүний 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийт гишүүний олонхон дэмжсэн бол гэж. Тэгэхээр 71 гишүүн дэмжсэн байна. Ингээд олонх дэмжсэн тул Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах тухай улсын хурлын тогтоол баталсанд тооцлоо. Хөөе. Их хурлын эрхэм гишүүдээ. Улсын их хурл үндсэн хууль төрсөн томьёолоор сая санал хураалт явууллаа. Энийн үндсэн дээр ерөнхий сайдрыг огцруулах асуудлыг шийдэж байна. Энэ нь өөрөө нэг өсөндө төрийн эрхийг бусаар авах. Энэ найруулгатай холбоотой таг энэ дээр үг үсгийн ямар найруулгын асуудал байна? Наад чинь би найруулга хийж байгаа маш том найруулгатай гарч байна. Ерөнхий нарийн бичгийн дарга. Чи дуугаа гэж бодон тоо яач. Наанаас хууль арга зүйн зөвлөгөө үзүүлдэг субъект биш байгаа. Найруулгын буюу агуулгын маш том төрчлөөр орчлоо. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын ороо шийддэг. Зөвхөн их хурлын онцгой бүрээр. Яагаад гэвэл ерөнхий сайд огцроход за энэ засгийн газрын мөрийн хөтөлбөр найруулгатай холбоотой асуулт санал хэлэх ёстой.